Ерөнхий сайд асан оюун эрдэнэ засгийн газрын үед буюу 2025 оны эхээр гашуун ухаад ганц мод бомбын төмөр замын хил холболтын хэлэл зэрэг байгуулсан. Уг гэрээний хүрээнд бүгд найрамдах Хятад ард улс хил холболтын ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ Монгол улсаас 16 жилийн хугацаанд нүүрс худалдан авах тохиролцоонд хүрсэн байдаг. Харбин хотноо байгуулсан энэхүү хэлэлцээрт улс төрчдийн оролцоо байж болцошгүй гэх хардлага үүсч нээлттэй сонсгол явуулах санал гарсан ч улсын хурал дэмжээгүй. Харин тухайн гэрээнд гарын үсэг зурсан зам тээврийн хөгжлийн сайд Дэлгэр сайхан хэлэлцээрийг ил болгоод олон жил гацсан төмөр замын хил холболтын ажил саатах, цаашлаад бүгд найрамдах Хятад ард улс Монгол улсаас нүүрс худалдан авахгүй байх эрсдэл үүсч болцошгүй хэмээн болгоомжилж байна. Над дээр хэрэг үүсгэж шалгаа. Надад тэрэнд нэг буруу хийцсэн, одоо тэр мөнгө төгрөг авцсан, бусдад давуу боломж олгоцсон гэсэн юм ерөөсөө ч байхгүй. Би эндээ бардан баг. Урд төрч чинь нэгдүгээр хоёр талаас энэ гэрээг одоо ил гаргавал одоо бие биенээсээ зөвшөөрөл авна гэсэн нэг юм байна. За хоёрдугаарт бол за бид бол одоо ингээд манай та нар сонсгол хийгээд өнөө бие биенээ гутаанд оромжилдог шиг манай улсыг ингэж гутаанд оромжлно гэдгийг бид мэдэж байна. Тэгэх юм бол бид сонсгол хийн гэдэг шийдвэр гаргавал бид нар хилээ хаана нүрсээ авахгүй л гэдэг юм л дээ. Олон нийтийн хардлага дагуулж байгаа гол асуудал нь хил холболтын хэлэлцээрийн хариуд урд хөршид зах зээлийн ханшаас хямд үнээр нүүрсийг нийлүүлж байж болзошгүй гэдэг асуудал юм а. $100 биржийн үн байх юм бол $5 хямдруулаад бүхэл бүтэн $95 зарах боломж байсныг нь байхгүй болгоод одоо 60 юм уу 50 юм уу ийм тодорхойгүй хоёр дахин хямд үнийн дүнгээр бүхэл бүтэн 16 жилийн турш Монгол улсын баялагийг худалдахаар болсон энэ асуудал дээр бид нар иргэдийнхээ өмнөөс маш их санаа зовж байгаа учраас энэ төр хорог байгуулж хянаж шалгах гээд байгаа юм аа. За оюун эрдэнэ засгийн газрын байгуулсан гэрээ учраас одоогийн нөхцөлд улс төрийн өнцгөөс нь харуул эрх баригчид сонсгол явуулахыг дэмжихгүй байх учиргүй гэж болно. За гэхдээ улсын хурал сонсгол явуулахын эсрэг шийдвэр гаргасан нь улс орны эрх ашигын төлөө юу, аль эсвэл улс төрчдийн эрх ашигын төлөө юу гэдэгт дахин хардлага шүүмжлэг дагуулж байгаа юм а. За ямар ч тач салбарын сайдын зүгээс энэ гэрээг цээжээрээ хамгаалж хатуу байр суурийг илэрхийлээд байна.